байцгаана уу манайхаа. Шведийн Стокгольм хотод 2020 оны 2 сарын 20 цаг 15 минут болж байна. Нисэг онгоцны буудлын дээр ирсэн байна. 5 жил ээж автаагаа уулзаагүй. Ээж аав хоёр нь одоо яг одоо Москвагийн онгоцоор одоо тэнцээ 21 цаг 10 минутанд буун гээд сая зарлж байна. Тэгээд маш их тогтолж байна. Хүлээгээл догтлоод өдрөөс хойш догтлоо лээ. Тэгээд бид хоёр тэнцээ бас цэцэг авсан байгаа. Зөө. Тэгээд би бол ээж аав хоёртойгоо 5 жил одоо уулзаагүй. Гэхдээ бол өдөр болгон уцаар ярьдаг. Тэгээд одоо хэдүүлээ 5 жилийн дараа ээж автайгаа уулзж байгаа. Бид хоёрын одоо юг харъя. Reaction харъя. I'm not gonna make it alone. La 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 la. I'm not gonna make it alone. La 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 la. Then I saw your face, your forgiving eyes, looking back at me from the other side, like you understood me. And I'm never letting you go. Хүслээ. Аавын хоёроо тавтаа байрал. Ээж аваа хайртай шүү. Шивэдэ тавтаа мөрөд 2020 оны 2 сарын 12-нд Шведийн Стокгольм ээж автайгаа 5 жил уулзаагүй хүүхдүүд нь одоо энэ За сайн ээ. За ээж аав минь Шведийн Стокгольм хотод тавтаа мөрлөөрөө. Шведийн Стокгольм хотод тавтаа мөрл. Брохно тоохгүй бүр. Уу бэжрэ. За ингэж нэг ста хүлээсний эцэст 22:07-д буулаа. За сэтгэл хэрэг гоё нөө. Одоо хүүхдүүдтэйгээ уулзаад гоё. Тэсээ явж ирсэн байж таа. За өглөөний минь өнөөдөр 2 сарын 13 өглөөний 8 цаг 40 минут болж байна. Сайн уу. За Шведийн Стокгольм хотод анх ирсэн өглөөний сэтгэл хэрэг байна. Сайхан байна. Гоё нөө. Таны сайхан хэрэг байгаас таларч байна. Тэгээд бид хоёр одоо яг одоо нэг хүн нэмэгдэвэл хөнс нэмэгдэнэ гэж тий. Тэгээд өглөөнийхэн сайныхаа ухамыг авах гад хүнсний дэлгэрэлөө алхаж байна. Бас манай аав чинь бас спортлог автобусаар яваа гэсэн чи үгүй алхаж одоо эрүүл мэндэд анхаарал илж ш. Тийм манайх хүнсний дэлгэр бол энэчнээс нэг бодол тий. Нэг хоёр бодол тий. Гэсэн чи алхаж яваад алхаж ирнэ гэж шүү. I never seen anybody do the things you do before. They say, move for me, move for me, move for me, eh, eh. And when you're done, I'll make you do it all again. Манай Шведтэй монголчууд ерөнхийдөө швед хүмүүс бүгд нарны өслөн болцсон байдаг. God, I see you walking by. Take my Нар харахаараа гоё нүдэн найл. Явж идэв шүү дээ. Центрумд явж байна. Тэгээд өнөөдөр 2 сарын 14 та нар мэдчихэж байгаа Валентины баяр хайртай хүмүүстэйгээ баярлалтай баяр байгаа. Зүгээр нэг захын дэлгүүртэйгээ. Ундаа зэрэг дэлгүүртэйгээ. Цэцгнээ төвлөрсөн. Шоколадноо. Истэмэр. Нэмэр. Тэр амд орол уустай.
Жихрнүү. Тэгээд энэ төрөл бүрийн чихмэл гой тоглоом шоколадууд байна. Воо. Би өнөөдөр 5 жил уулзсан ээж аавыгаа бас баярлуулъя гэж бодоод өнөөдөр нэг санаа олоод тэгээд явж байна. Тэр нь одоо юу вэ гэх юм бол манай ээж хоёр их одоо нэг мод их тарьдаг, гэрээрээ дүүрэн бас цэцэг бас их тарьдаг. Нэг авъя. Байна хаалган голгороо. За баярлаа. Хөрөө орцсон одоо. Ээж хоёртаа surprise барих гэж байна. Вау. Яа, би өөрөө тоглоно. За баярын түргээ. Surprise барих. Тийм, та хоёр surprise бариад байна шүү дээ. Оо, за баярлалаа. Айлхгүй. Чамаг л яасан бодоод. За баярын тэрээ үсээ. Цэцэгвэ. Яг үнэгээ хэлэхэд бол сая ээж аваа хоёр минь аягүй их баярлаад бас дээрээс нь шокнд орсон байна. Тэгээд сая бүргээд ёо бүр яг үгээр хэлхийн аргагүй амар гоё ялаа. Бүр яг үнэгээ хэлэхэд ээж аваагаа бүр яаж хайрлахаа бүр мэдэхгүй байгаад байна. Oh my god. Аавын бүр ингээ хайр ингээ мэддэхэд байгаа хгүй. Өглөөт хоёр ингээл босоол өглөөний цагаа угаалсуужсэн чи аав ингээл өглөөний цай бэлдээлжсэн чи аав охиныгаа маш их сансан ингээл тэгэл ингээ царай насан бүр цаанаас нь ингээл гоё хөөх ингээл хайр гэрэлтэйл тэгсэн л үнсээ ингээл бараг минут ч болоог байхад бүр 2 3 тэр ширээний цаан сууж ирсэн босч ирж үнсээ амар хөөх яа. Гэтэ яач мэдгүй хүн ингээд том болохоор яаж ээж аваа хайрлахаа яг үгэлэхэд мэдгүй байх. Тэгээд ямар ч одоо хайртай гэдэг үгийг бол би өстөр байнга хэлдэг. Тэгэл аль болох буцаар ирсэн хажууд байсан жагаа хайртай шүү, ээж хайртай шүү, баяртай үнсээ гэл ингэдэг хэрнээл бүр ингээд сансан хэврээл одоо хүртэл сансан хэврээл гэж ингээл гэрээс гарчаал дахиад сайхан л уулзчихвал ингээл сансан хэврээл гэж тэгээд сэтгэл маш их гоё. Тэгээд та нар мөн ч гэсэн хажууд байгаа ээж аав чи хажууд ч юм байх юм бол тэврээд үнсээрээ тэгээд аваа. За би бичлэгийн унтраалаа үйлчлэх гэдэг. Сашхирах нялх багын сэтгэлийн Сабак амртын үрэн үнсэж